Мөнгөлөгч ирсэн учраас энэ мэрэгжил за энэ бүхий салбарын ёс зүйн талаар бас ярилцъя гэж бодсон юм а. Тэгэхээр эхний асуултаа бас эхлэе. Ямар ч байсан ёс зүй гэж бүх тал дээр бас яригддаг ба. Тэгэхээр бид бүхэн юун дээр анхаарах ёстой вэ? Хамгийн түгээмэл гардаг ёс зүйн алдаа юу нэ юу вэ? За. Тэгэхээр би эхлээд энийг одоо тусгаас ерөнхий гэсэн дараалал дарах юм уу? Одоо хуульчийнхаа ёс зүй гэдгээс бусад мэрэгжилтний юм уу салбарын нийгмийн ёс зүй ямар ах хэвээр гэдэг тийм дараалалаар ярил зүйтэй ах гэж бодож байна. Тэгэхээр Монголын хуульчдын холбоо гэдэг байгууллага нийтийн эрх зүйн субъект нь бол төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага. Төрийн бас байгууллага бас биш тийм. Тэгэхээр бүх хуульч нар заавал гишүүнчлэлтэй. Одоо тухайлбал өмгөөлөгч, чөөр хязгаарлагдахгүй шүүгч, прокурор, төрийн байгууллага болон хувийн байгууллагад ажиллаж байгаа бүх хуульч нар. Хуульч гэдэг тэр лицензийг өөрлөд ажиллаж байгаа бүхэн заавал гишүүнчлэлтэй. Тэдгээрийн татвар дээр үндэслээд үйл ажиллагаа нь явагддаг. Тэгээд лицензийг олгох, шалгалт авах, хэрэгэд цуцлах, сургалтыг явуулах гэх мэт бүх үүргийг энэ байгууллага хүлээж байна. За энэ байгууллага дотроо үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд энэ одоо том чиг үүргийг ёс зүйн хороо гэж ажиллаж байна. Энэ ёс зүйн хороо бол яг тухайлаад хуульч одоо дотор нь шүүгч, прокурор, өмгөөлөгч бүгд багтж байгаа. Хуульчийн ёс зүйн асуудал ямар байх ёстой вэ? Үүнийг нь бид одоо яаж өндөр түвшинд буюу одоо цохих түвшинд нь авч явах вэ гэдгийг нь одоо илүүтэй анхаарч ажилладаг юм аа. Тэгэхээр үүнийг анхаарч ажиллахын тулд бид нарт одоо нэг тодорхой баримжаа хэрэгтэй. Тэр баримжаагаа юугаар төгсөж байгаа одоо ёс зүйн баримжаа гэсэн үг. Тэрийг ёс зүйн дүрм гэдгээ нийт хуульчд их хурлаараа цуглаж батлаад түүндээ юуг болох юм, юуг болохгүй юм гэдгээ заагаад тэгээд түүнийх нь хэрэгжилтийг нь одоо хэрхэн хэрэгжиж гэн болж гэнэ үү энэ асуудал одоо өнөөдөр бол ёс зүйн асуудал мөн үү өнгөрсөн хугацаанд байж эсвэл одоо байхгүй байгаа зүйл ирээдүйд энэ асуудал ёс зүйн одоо зөрчил мөн үү гэдгийг судлаад түүнийг дүрмээ баяжуулаад эсвэл дүрмээ өөрчлөөд ингээ явах чиг үүрэгтэй. Одоо эхний ээлжинд бидний одоо асуудал нь 13 оны 10 сард баталсан дүрм. Тэгээд 14 оны 1 сараас хэрэгжээд одоо нэг 2 жил гаруй хугацааныхаа нүрийг үзээ явж байгаа. Тэгэхээр бидний эхний ажил бол энэ ёс зүйн дүрм гэж ер нь ёс зүй яагаад нийгэм чухлын гэдгийг сурталчлах, тэгээд таниулах тэр шатандаа л одоо явж байна. Гэхдээ түүгээр хязгаарлагдахгүй эхнээсээ одоо олон нийт мэдээж нөгөө айгүй энэ асуудал төр чинь асуудлууд байдаг учраас гомдол гаргаад аль нэг хуульчин, аль нэг өмгөөлөгчийн тэр асуудлыг шийдвэрлэх хилцэгдээ түүнийг нь шалгаж тогтоогоод за үнэхээр ёс зүйн асуудал байна. Үнэхээр хүчин чармаалт гаргаж тэр үйлчлүүлэгчид сайн ажиллаагүй байна. Үнэхээр түүнийг одоо эрхийн эрх зүйн тусалцаа үзүүлэх гэсэн хэрнээ эргээд тэр нь хангалтаагүй байна гэд одоо хаалттай сануулах эрхийн тодорхой хугацаагаар төтгөлзүүлэх, өмгөөлөх, шүүхэд төлөөлөх эрх нь тодорхой хугацаагаар олон бүр цуцлагдах зэрэг арга хэмжээ ингээд авагдаад бас явж байна. Тэгэхээр эндээс зүгээр нэг тодруулмаар юм л яг ёс зүй та дөрөв бас хэллээ шүү дээ. Тэгэхээр ёс зүй яг нийгэмд ямар хэрэгтэй юм бэ гэж. Тэгэхээр ёс зүй бол нийгэмд хэрэгтэй гэдэг нь яг одоо манай эртний өмнө тий одоо амьдарч ирсэн Аристотель гэдэг философч тэр хүн ёс зүй гэдгийг одоо хамгийн богинохноор нэг тодорхойлсон байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр ёс зүй гэдэг бол альва хүнд альва нэг үйлдэлийг хийх үү түүнээс татгалзах уу гэдэгт л тусалдаг зүйл. Тэгэхээр одоо түүнээс үндэслээд ёс зүй гэхээр хуулиар хязгаарлагдаж болохгүй зүйл ахна шүү дээ. Одоо нэг хүнтэй би ярьж болох уугүй юу гэдгийг л надад тэр ёс зүй чинь хэлээд өгöd байгаа байхгүй. Одоо ямар үед энэ яригдах вэ гэхээр би одоо шүүх хуралд орох гээд нэг талын өмгөөлөгчөөр явж байгаа үед би шүүгчтэй очиод ярьж болох уу? Мэдлээд ингээд одоо энгийн яриа өрнүүлж болох уугүй юу гэдгийг л зохицуулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хэнийг хохирох гэдэг ингээ асуудал нөгөө талд гарна шүү дээ. Тэгэхээр нөгөө талд чинь бас нэг эрхээ хамгаалуулах гад шүүгдэх гээд байгаа хоёр тал байна. Би шүүгчтэй очиод яг тэр шүүгчийг би таньдаг байж болно. Хамт одоо нэг спортоор хичээлдэг байж болно. Нэг клубт ч юм уу тий одоо нэг тэгээ очиод нөгөө спортынхаа тухай ярих гэхээр хөндлөнгийн тэр яриаг нь сонсох байгаа нөгөө талд нөгөө хоёр энэ шүүгчд нөлөөлөх гээд байна. Хэрэгээ яаж шийдвэрлэх тухай яриад байна гэж харагдах байхгүй. Тийм учраас тэр тохиолдолд одоо ёс зүй маань надад юу хэлж байгаа гэхээр ярьж болохгүй. Тэрийг тэгэхээр хуулиар энэ нарийн зохицуултуудыг оруулах боломжгүй учраас бүх хуульч цуглаж агаад ёс зүйн дүрмдээ яг үүнтэй адил утгатай одоо энэ чинь үйл ажиллагаа болгон дээр гарч ирж штэ. Цахим ертөнцид фейсбુક дээр одоо хэрхэн харилцаагаас ихсүүлээд эсвэл гэрээ байгуулж заавал ажиллах юм уу гэл офис өрөөтэй байх ёстой муугаас ихсүүлээд одоо шүүгч гэдэг хүн эсвэл олон нийтийн одоо нэг баяр цуглаан дээр бие яаж авчих угаас ихсүүлээд тэрий чинь дүрмдээ заагаад өгчөөд
түүнийг мөрдүүлж ажиллаж байгаа. Тэгэхээр нийгэмд ямар хэрэгтэй юм гэхээр би одоо ер нь бол юу гэж бодож байгаа гэхээр бид ганц миний ч бодол биш ингээд уншаа судлаад үзэхээр тухайн улс орны ер нь нийгмийн хөгжил өөрөө эдийн засгийн олон хүчин зүйлүүдээс хамаарахаас гадна чадварлаг өндөр ёс зүйтэй мэрэгжилтнүүд сайн ажиллаж ивэл тэр нийгэм хөгжиж байна. Тэгэхээр өндөр ёс зүйтэй сайн мэрэгжилтэй багш нартай байвал чадaltaй дээрэс нь ёс зүйтэй ажилладаг эмч нартай байвал мөн хуульч нартай бас сэтгүүлч нартай тэгээд инженерүүдтэй тийм үнэхээр тэн дээр жижиг алдаа гарсан бол одоо барилгын зургийн авц түүнийг үннээр нь хилээд залруулж чаддаг. Тэрийг нууж явж байгаад одоо юу гэдгийг эргээд нөгөө байшин чинь суулт өгөөд нурах байдалд хүргэдэггүй. Тийм л инженер гэх мэт бүх салбар тийм мэрэгжилтнүүдтэй байвал энэ улс орон нийгэм өөрөө бас хөгжихэд чухал зүйл байд юм байна. Тэгэхээр тийм мэрэгжилтэй чадвартай гэдэг дээр нь одоо боловсролын салбар анхаардаг юм байж тэгвэл гараад ирсэн хүмүүсийг нь ёс зүйтэй ажилуулах дээр юу хийн анхаарах юм. Тэр хин гэдэг нь өөрөөсөө бие биендээ хяналт тавьж өөрөө л тэр дүрмээ баталж өөрөөсөө одоо баталдаг юм уу тогтоодог юм уу түүнийг харилцан бие биендээ хяналт тавьж ажиллана л гэсэн үг. Тэгэхээр ёс зүй гэдэг бол гол учир утга яагаад чухал вэ гэдэг нь бол ийм л учиртай гэж би хараад байгаа. Тэгс байгаа. Тэгэхээр Монголын хуульчдын холбоонд ер нь энэ хуульч болоод за бусад мэрэгжилтнүүдийн ёс зүйн алдаатай тийм ээ иргэдээс аж ахуйн нэгж байгууллагуудаас магадгүй ирж байгаа гомдол санал ер нь хэр байдаг вэ? Тухайн үед нь яг ямар одоо аргыг хэрэглэж те одоо ямар хариу одоо тэр гомдол гаргасан хүмүүст барьж байна. За тэгэхээр энэ бол нөгөө одоо хэрэгжилтийн асуудалтай. За эхлээд ямар ч байсан ёс зүй гэдэг нь юу байх юм? Тухайн мэрэгжилтний хувьд гэдгээ ингээд тогтоочлаа. Тэгэхээр энэ мэрэгжлийн дүрм гэж байдаг юм бидний хувьд. Түүнийг нь одоо яг зөрчснөө зөрчөөгүй юу? Тухайн үйлчлүүлэгчийн хувьд, тухайн иргэний хувьд энэ гомдол гарахад мөн үү биш үү гэдгийг нарийн шалгах хэрэгтэй болно. Түүнийг шалгадаг мэрэгжлийн хариуцлагын хороо гэж ажиллаж байгаа. Тэр мэрэгжлийн хариуцлагын хороонд нь бол нийтдээ 30 гишүүнтэй 30 гишүүний дийлэх нь шүүгч нар 18 шүүгч 6 прокурор 6 өмгөөлөгчийн бүрэлдэхүүнтэй. За тэгэхээр эдгээр нь өөрөө ямар нэг одоо асуудлыг шийдэхэд 30-уулаа цуглахгүй л дээ 5-5-аараа одоо нэг бүрэлдэхүүн буюу одоо нэг юу болоод тухайн асуудлыг шийдвэрлэх комисс болоод ажиллана гэсэн үг. Тэгээд энэ гомдол ирлээ. Тэд нар дээр шийдвэрлэгдэх хүртэл өмнө нь хянан шалгадаг шинжээчийн бас ажлын алба гэж байна. За нэг гомдол ирлээ. За хуульч одоо хин гэдгийг тэр надад уг нь хууль зүйн тусалцаа үзүүлнэ гэдэг асуудлаа ялаад миний асуудал ч одоо хуулийн асуудал болоод ирэхээр дандаа хугацаатай шүү дээ. Тэд хоногийн дотор гомдлоо гаргана, тэд хоногийн дараа хариу тайлбар өгөн тэгээ шүүх хурал боломж гэдэг юм уу. За бүр тэр шатандаа хүрээгүй зүгээр байгууллагын төвшөнд байхад тэр чинь бас хугацаатай нөгөө бараагаа худалдаж авахгүй бол өөр нэг худалдаа авч тэнцэж авчих шүү дээ тийм биз дээ. Тэгэхээр тэр хугацаанд намжир тэр зөвлөгөөг нь өөр тэр гэрээг нь хийх боловсруулж ингэх хэрэгтэй. Гэтэл заа гэж хэлчихэд алга болчихъя. Тэгээд за би ямар энэ дээр хохироодсон байгаа шихний хэлжинд өөр зөндөө хуульч нар байж гэж харж болно. Гэтэл та нэгэн заа гэдэлсэн бол нөгөө үйлчлүүлэгч талаас өөр хүн хайхгүй нөгөө үнийг хүлээгээд өгдөг. Тэгээд цаг хугацаа болдог. Гэх мэт гомдол ирэх юм бол энэ яг мөн үү биш үгээ шалгахын тулд нөгөө мэрэгжлийн хариуцлагын хорон дотор байгаа шинжээч нар чи яваад нөгөө гомдол гаргасан хүнтэй уулзаад байгууллагатай уулзаад та үнэхээр энэ хүнтэй хандсан юм уу? Энэ хуульчийг одоо утсаар халдсан юм уу? Яаж хандсан? Асуудлаа үнэн зөв бүрэн тайлбарлаж чадсан юм уу? Танд ямар хариу өгсөн? Та хоёрын хооронд гэдгийг шалгаж тогтоогоод одоо нэг ясны нэг хэрэг гэх юм одоо нэг материал бүрдүүлээд бүх талуудаас хангалттай төвшин. Тэгээд мэрэгжлийн хариуцлагын хороонд ирээд тэр асуудал хилцэгдээд тэгээд тэр хуульчийн энэ алдаа мөн үгүй гэдэг. За энэ яг алдаа мөн үү гэдгийг бол ёс зүйн дүрмдээ бол заасан байгаа. Тухайлбал нэгэнт үйлчлүүлэгч ирээд би одоо надад хуульчийн тусалцаа байна гэдгийг илэрхийлээд түүний сонсоод заа гэд хэлээд одоо би хуульчийн тусалцаа үзүүлье гэд тэгсэн байгаа бол хуульчийн тусалцааны процесс эхэлсэн л гэж үзнэ. Тэр битгийл боломжит үйлчлүүлэгч буюу бүр үйлчлэгээ яваагүй байгаа хэрнээ зүгээр асуудлаа ярьсан байхад л хуульчийн тусалцааны асуудал эхэлсэн гэж үзэх юм байгаа. Тухайлбал нууцыг хадгалах дээр. За яг хуульчийн тусалцаа үзүүлэхгүй байлаа гэхэд та ядаж тухайн хүний ярьсан юмыг задруулахгүй шүү. Гэх төвшөнд мэрэгжлийн дүрм бол зохицуулсан байгаа байхгүй юу? Ууг нь яривал маш нарийн. Одоо жишээ нь ингээд за маш олон хүмүүс хэлдэг. За магадгүй нэг тухайн эмч хэлээд тэгэхэд эмч өвчтөн хоёрын үйлчлүүлэгч хоёрын хооронд нэг тийм үйл ойлголцол гарснаас болоод энэ эмч одоо мэрэгжлийн тал дээр ёс зүйн алдаа гаргалаа тий. Надтай ингэж харьцангуй гэдэг ийм асуудал гарч болно шүү дээ. Тэгэхээр тухайн эмчи одоо яг алдаа гаргасан үгүй, ёс зүйн алдаа гаргасан үгүй яаж мэдэх вэ?
Тэгэхээр одоо бас л яг мэрэгжлийн юмд бол тийм тэгэхээр тэр чинь мэрэгжлийн холбоо одоо яг эмнэлгийн салбар дээр ямар байдгийг мэдэхгүй. Гэхдээ миний зүгээр би одоо бүгдийг судалж амжаагүй. Яагаад гэвэл тэр салбаруудыг бас зөв нэг товчхон нэг энэ дөрмөө хийж явах явцдаа 13 онд бид нар харж ирсэн. Тэгэхэд бусад мэрэгжлүүдэд ер нь ямар байна гэдэг. Тэгэхээр тэнд бол бас тийм ганц ёс зүй ш, ер нь мэрэгжлийн алдааны бүх асуудлыг хилддэг ямар ч нэг зөвлөл тийм байгууллагатай юм байна. Гэхдээ бас дүрм болвол миний харснаар Монголд байгаа бусад ер нь хангалттай сайн зохицуулагдсан дүрм аль ч мэрэгжил дээр байхгүй байсан. Одоо бүр яг наривчлаад. Тэгэхээр тэнд бол хэрвээ одоо яг хуульч нар бид нар шиг ингээд зохицуулсан шиг зохицуулж чадах юм бол одоо юугаа ёс зүйн алдаа, мэрэгжлийн алдаа гэж үзэх үү, юугийн түүнээс бас чөлөөлж биш гэж үзэх үү гэдгээд ядаж тогтоогоод мөн гэдгээ тогтоочвол бусд нь тэгэл зөрчил биш болчихно шүү дээ. Тэгэхээр алигаа зөрчилгээдгээ тогтоочих юм бол эргээд нөгөө үйлчлүүлэгч ирээд одоо өвчтөн гэж ярих байх л та. Эмчлүүлэгч шийдэг юм, эмчлүүлэгч өвчтөд ирээд гомдол гаргахад тэр нөгөө яг хууль өнчнараас нь бүрдсэн тэр зөвлөл нь одоо эмч яаж ажиллах ёстой гэдгийг тэд нар л мэднэ шүү дээ. Тэгэхээр тэнд бол хуульч нар орно гэж байхгүй. Эмч нар нь орж суугаад үнэхээр энэ одоо эмч хүний хувьд ийм зүйл дээр ингэж хандах нь зөв гэж хянал гэсэн үг юм. Тэгэхээр бүр үгээрээ юу чилээд байгаа гэхээр ийм дүрэн болвол ямар байх нь их бага хэмжээнд нарийн болж өгвөл нарийн зохицуулалтаар бүхэл мэрэгжлийн салбарт байх шаардлагатай гэдгийг өөрөө нийгэм харуулдаг байгаа байхгүй. За хамгийн энгийн жишээдтэй л да яг хуульч хүн одоо жишээ нь танай салбар гэдэг хуульч хүн ёс зүйн алдаа гаргажээ. За энэ нь одоо ингээд нотлогдчихъя гэж бодъё. Тэгэхээр ямар хариуцлага хүлээх вэ тэгэхээр? Хуульд бол ийм хариуцлагуудыг заасан байгаа. Тэр хариуцлагуудыг нь бол хуульд нь заагаад өгсөн. Тэр нь бол хуульч эрх зүйн байдлын тухай хууль гэдэг. Тэр хуульд нь бол хаалтаа сануулна. Тэгэхээр зөвхөн тухайн сануулга авч байгаа хуульч тэр хуульчдын холбоо хоёрын хооронд л мэднэ гэсэн үг шүү дээ. Бусад үйлчлүүлэгч нар мэдэхгүй. Эхний ээлжинд бол хаалтаа сануулна. Дараа нь бол нээлттэй сануулна. Нээлттэй сануулгыг бол үйлчлүүлэгч нар иргэд болон мэдэх боломжтой. Тэрийг хуульчдын холбоо өөрийнхөө цахим утсандаа байршуулт юм уу, өөрийнхөө мэдээллийн сангаар ямар ч байсан тавьчихна. Ирээд асуугаад за би энэ хуульчтай харьцах гэсэн энэ ямар хуульч вэ гэхэд ямар ч байсан наад чинь сануулга авсан байна гэж хэлэх байхгүй юу. За хоёр дахь шатны гэх юм уу арай чав өндрүүлсэн. Дээрээс нь хугацаатай ба тодорхой хугацаатаагаар шүүхэд төлөөлөх эрхийг болон хуульчаар ажиллах эрхийг хасна. 6 сар хүртэл одоо 1 сар, 2 сар, 6 сар хүртэл. Дараа нь бол бүр хасна. Тэр эрхийг нь. Дээрээс нь бас нэмэлт хөтөлбөрүүдэд хамруулж болно. Тэр нь одоо ёс зүйн нөгөө дүрмээ мэдэхгүйтэй холбоотой энэ алдаа гарсан байна гэж ажиглагдаж болно шүү дээ. Тэгэх юм бол заавал ёс зүйн сургалтанд өөрийнхөө зардлаар заавал суу. Тэдэн цагийн хичээл тав суу. Тэгээд энэ дүрмээ судал гэдгийг бас нэмэлт арга хэмжээ. Өөр бас нэг арга хэмжээ нь бол магадгүй одоо жоохон архинд юу гэдгийг одоо стресстэй ажилласаа болоод юм уу гэр бүлийн таагүй магадгүй ямар шалтгаан хамаагүй илүү арх уудаг ч юм уу нэг мансуу тийм юмд автаад тэр байдал нь өөрөө ажилтан саад болсон байж болно шүү дээ. Тэгэх юм бол одоо тэрнээс нь гаргах хэмжлэгээтэй холбоотой тийм юмд заавал өөрийнхөө зардлаар тэнд хяналт тавина. Үнэхээр түүндээ явж гин үү, сэтгэл зүйч дээр юм уу эсвэл тэр эмчилгээндээ явж гин үү гэдгийг хянана. Тэгэхээр тийм төвшин хүртэл одоо юу гэх юм бидний одоогийнхаа харж байгаагаар бусад мэрэгчлэнүүдтэй харьцуулахад энэ мэрэгчлэлтнээ өөрийг нь ухамсартай, ёс зүйтэй, өндөр түвшинд ажилуулахад гэхэд одоогийн байдлаар хамгийн гайгүй гэх юм уу та тийм стандартыг л тогтоогоод ажиллах гэж чармаагаад байгаа гэж үзээд байгаа байхгүй юу. Энэ стандартыг ингээд тогтоолоо ямар ч юусэн за ингээд стандартаа тогтооцсон одоо Монгол улсад амжилттай хэрэгжиж эхэлж байгаа. Одоо ингээд хуульчтаас ингээд та бүхнээс хэлж штэ. Тэгэхээр бусад бүх ингээд салбар болон мэрэгчлэнүүдэд нь ёс зүйтэй байх талаар ингээд мэдээлэл өгөөд эхэллээ тийм ээ. Тэгэхээр хамгийн гол нь энэ дэр нэг зүйл одоо за манай улсад ер нь яг одоо энэ байдлаар ёс зүйн талаар ингээд гаргасан за гомдол шийдэгдсэн хэрэг одоо юу тий энэ нэгдүгürt ямар байдгийг за гадны улс орнуудад яг бас ямар байдгийг тий ингээ харьцуулсан харьцаа судалгаар нь хэр байд юм бэ? За энийг ёс зүйн одоо мэрэгжлийн одоо яг ёс зүйн талаар гадны улс орнуудад яг ямар юм баримталт юм бэ? Манайд одоо эхний ээлжинд эн чинь одоо их ингээл айгуугаа ёс зүйн дүрмтэй байна. Хэрэгжихгүй бол бас л цаас шүү дээ. Тэгэхээр энэ хэрэгжиж гэнэ үгүй бас хэрэгжээд эхэлж байна. Одоо тухайлбал би одоо бас нөгөө мэрэгчлэлтнийхээ хувьд ингээд хичнээн нэвтрүүлэгт оролцоо ингэж байгаа гэсэн нөгөө нууцыг бол хадгалах хэрэгтэй. Тэгэхээр тэр зөрчил гаргасан хуульчийн бол чинь бас л хувийнх нь нууцын асуудал хөндөгдөн шүү дээ. Тэгэхээр одоо яг тийгээ тэр энэ хуульч яг тийм юм гэж ярихад бас
хязгаарлалтай. Дүрмээр өөрөө хязгаарлагдсан учраас бас дахиад л энэ миний яриан дээр хөндөгдөд. Зүгээр манай холбоогоор мэрэгжлийн хариуцлагын хорооны шийдвэрүүд бол ил байгаа. Тэр хаалтаа сануулснаас бусдна. Тэгэхээр эрхээ бүр асуулцсан одоо хуульч нарын шийдвэр сэргүү зөндөө байна. Тэгэхээр энэ нөгөө нэгэн дүрэн байгаад тэрийг хэрэгжүүлэх нөгөө механизм нь явж байгаа учраас тэр чинь ажилчил таараа штэ. Тэр хуультай адилхан энэ дүрм хэрэгжих ёстой гэж заасан юм чинь түүнийхэн дагуу хэрэгжээд энэ асуудлууд чи одоо шийдэгдээд тэгсэн байна. Одоо нөгөө өмгөөлөгчөөр шүүхэд ажиллаж исэн бол одоо ажиллаж чадхаа болцсон. За ажиллаж чадхаа болцсон хүн гэтэл намайг хэн мэддгийг би одоо энэ тийм зөвлөгөө өгөө явъя гэд тэгээ явж явах юм бол дахиад энэ чинь бас хуулиар болон дүрмээр зохицуулж хуульч нэрийг эрхэн хязгаарлагдсан үедээ хэрэгжилж болохгүй. За тэгсэн байвал яах юм гэхээр хуулиар дахиад нөгөө санкц нь байгаа. Түүнээс олсон орлогын хураахаас ихсүүлээд заалттай. Тэгэл үүнийг хэрэгжүүлэл энэ механизм чи ажиллаад одоо ингээл явж л байна. Гадны жишээ. Гадны орны хувьд гэх юм бол би яг өөрөө Германд сурсны хувьд бол Германы жишээг бол энэ дээр хэлмээр байна. Германд мөн адилхан ийм ёс зүйн дүрмүүд бол мөрдөгддөг. Тэнд бас мөн адилхан хариуцлагын асуудал яригддаг. Гэхдээ одоо нөгөө энэ зөрчилийн асуудал чинь нөгөө улс орны яг эдийн засгийн болон нийгмийн хөгжилтэй л айгүй хамаатай байна л да. Одоо манад жишээлбэл зөрчил бол өөрөө бүр эрүүг хэрэгт холбогдсон хуульч өөрөө тий ингээд зөвлөгөө өгөөд ингээд ажиллаа явж исэн байгаа хгүй. Тийм асуудлууд яригдж хахад тэнд бол одоо эсвэл мөнгөний аваад алга болцсон гэсэн тийм асуудлууд яригдж хахад Германд бол юу гэж юм гэхээр нэг үйлчлүүлэгчдэд нэг үйлчлүүлэгч хуульчд хандсан байна. Тэгэхэд нөгөө хуульч бол за би бодъё. Энэ одоо өөрийнхөө бусад нэг хамт компани хуулийн фирм ажилладаг хамт ажиллаж байгаа хуульч нарт бас таны асуудлыг танилцуулъя. Тэгээ эргээд танд зөвлөгөө өгч чадах хуульч байна уу гэж хэлчихэд тэгээ алга болсон байгаа хгүй нэг тодорхой хугацаанд. Тэгэхэд нөгөө хүн хариу өгөөгүй учраас гомдол гаргацсан. Тэгэхээр асуудал чи ариу нарийн төвшөнд очсон баас тэгэн гууд мэрэгжлийнх нь тэр хороо юу гэж үтсэн байна гэхээр энэ бол мэрэгжлийн алдаа байна гэж үтсэн. Яадгүй л энэ бол та хуулийн нарийн асуудал руу ороогүй байхад ядаж тэр хүнд та зөвлөгөө өгөх үү үгүй юу гэдгээ та маш хурдан хугацаанд хэлэх ёстой. Тэгэхээр та энэ дээр бол хангалттай тийм хичээл зүтгэлтэй тэр хүний эрх зүйн тусалцаа үзүүлж байгаа хувийн зүйн дагаврыг мэдж байгаа ш. Тэгэхээр тэр нөхцөл байдлыг та ойлгож хандаагүй байна. Эсвэл одоо нэг энэ бол 16 оны бас нэг шийдвэрлэлтэй миний уншсан. Тэр 16 оны шийдвэр дээр үгүй тэгэхээр тэр хуульч нь өөрөө чөлөөтэй ажилтдаг өмгөөлөгч хүн хажуугаар нь өөрөө үл хөдлөх хөрөнгийн тэр түрээсийн үйл ажиллагааг бас эрхэлдэг байна л. Тэгэхээр нэг гомдлоо тэр гомдол нь юу гэж гарч байгаа гэхээр бишээ тэр хуульчтай мэрэгжлийн хариуцлага хороо юу гэж шийдсэн гэхээр тэр хүн өмгөөлөгчийн лицензтэйгээ ажиллаж байгаа тэр хугацаанд бол ийм ажил эрхэлж байгаа өмгөөлөгчийн лицензээс бол татгалзах хэрэгтэй. Яагтвэл өөр ажил эрхлэхдээ тэр хүнд хамаагүй нөгөө хууль зүйн давуу нөгөө талдаа тэр байдлаараа хохиролтой хандах боломжтой байна. Ингээд шийдвэрлэснийг нөгөө өмгөөлөгч зөвшөөрөхгүй яхаараа миний өмгөөлөгчийн лицензийг цуцлалт ингээд шүүхэд хандсан. Шүүх тэрийг нөгөө холбооныхон шийдвэр зөв байна гэж шийдсэн. Та үл хөдлөх хөрөнгийн зуучлалын чиглэлээр ажиллаж авах хугацаанд бол өмгөөлөөсөө татгалзах хэрэгтэй. За түүнийг эрхлэхгүй бол болно гэж шийдсэн шийдвэр. Тэгэхээр одоо тийм төвшөнд одоо байна гэдэг юм. Маргаан бол тиймэрхүү маргаанууд бол тэнд гарддаг юм байна л да. Зурчлалын талаар. Тэгэхээр одоо яг магадгүй ингээд сонсоод за манай салбарт мэдээж энэ юугаа яахын тулд тийм нэг талаас ажилтнаа мэрэгчлэнүүдийн өмгөөж хамгаалахын тулд за нөгөө талаас бас хэрвээ энэ яг манай ажилтан мэрэгчлэн ёс зүйн алдаа гаргаж өгөө юу гэдгийг мэдхийн тулд тийм за одоо яг ингээд тогтсон юм юутэй болъё дүрм журмтай болъё гэж бодъё. Тэгэхэд яг хаана хандах уу хэрхэн одоо бас яг энэ ёс зүйн тэр дүрм журмыг одоо батлуулж авах уу? Тэгэхээр өөртөө бас нэг харах юунаас эхлэхгүй гэдгийг бас мэдэхгүй байж болно шүү дээ. Тийм байж болно. Одоо ч мэрэгсэн нэгтлэн бодлогч нар байна, эмчнэр, сэтгүүлч нар байна, багш нар байна тий. Тэгэхээр хуульчид бол яаж эхэлсэн гэхээр хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульдаа дотор нь мэрэгжлийн ёс зүйн мэрэгжлийн дүрмтэй байя. Энэ дүрмээ заавал мөрднө гэдгээр хуульчилж өгсөн. Тэгээд тэр дүрмээ хэн батлах уу гэдгээ заахтаа өөртөө баталнаа. Хуульчд өөрсдөө одоо тэгвэл одоо эмч нар гэдэг юм сэтгүүлч нар их хурлаараа бид өөрсдөө ёс зүйн мэрэгжлийн дүрмээ баталнаа. Тэгээд үүнийгээ хуулийн адил мөрдөж ажиллана гэдгээл одоо холбогдохны хуульдаа одоо сэтгүүлчний хувьд одоо ямар хуулиуд хэвлэлийн эрхчлөөний ямар хуулиуд гэх эмчнэрийн хувьд одоо эрүүл мэндийн багш нарын хувьд одоо боловсролын ерөнхий хуулийн өсөлтөр дээд мэрэгжил байгуулалтсал гэдэг
чинь дотор нь хуулиуд нь өөрөө тэрний хуульдаа л тэр их сурвалжаа заагаад өгөөд тэгчгэл юм болвол тэр нэг цуглаж байгаа л гэсэн үг шүү дээ хурлаа. Тэгэл цуглаж байгаа л энэ дүрмээ баталчин. Тэгэл энэ дүрм хэрэгжихийн тулд аяндаа ингээд өөрөө явчихна. За энийг хэрэгжүүлэхийн тулд нэг шалгадаг хороо хэрэгтэй юм байна. Гэт тэгээ байгууллагатай явчихна. Одоо энэ бүхэн гэхдээ яаж ажиллаад байна гэхээр одоо чинь бас мөнгө санхүүгийн асуудал гарч байгаас энэ олон шал шинжээч нарыг ажилуулна, мэрэгжлийн хороог ажилуулна гэдэг. Тэгэхээр хуульч болгон сард татвар төлдөг юм. Хуульчдын холбоонд 20,000 төгрөгийг. Тэгэхээр бидний энэ 20,000 төгрөгийн татвар чинь эргээд юу болж ажиллаж байгаа гэхээр хуульчдын холбооны дотор ажиллаж байгаа одоо манай хороо гэхэд мэрэгчлэтнүүдтэй шинэ нөгөө мэрэгжлийн хариуцлагаар очиж шинжээч нартай одоо сургалтыг явуулдаг багтаа гэх мэт тэдгээрийг цалинжуулахад зүгээр дотор нь ажиллаж байгаа бид болвол энэ дээр бол цалин авахгүй ажиллана. Энэ бол зүгээр нөө юу байхгүй. Одоо юу гэх нэр төрийн гэх юм уу энэ ажлыг тэгж хийн. Зүгээр нөө зайлшгүй гарах унааны зардал гэсэн жижиг урамшууллыг бол тусгаж өгсөн. Тэр нь бол нэг цалинтай дүүх үзчнийг улирал бүтэн жил ажиллаад нодлон 140,000 лөөтэй төгрөг ч юм уу гарч байгаа байхгүй. Нэг хуралд ирэхийн тулд таксидаа хүн явандаа эсвэл машин бариад одоо аваад энэ төр. Тэгээд бүтэн жилийн туршид ч одоо хэдэн хуралд орсон байдгийг 30-40 хуралд очиод нөгөө хорооны хуралдаа асуудлыг шийдэж байгаа шүү дээ. Тэгэхээр гих мэтээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хуульчдын өөрсдөө энийг мөрдүүлээ. За бид сар болгон татвараа төлье. Тэрүүн дээр энэ механизм ажиллаад гэсэн ийм зарчмаар ажиллаж байгаа. Тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгт манаас Монголын хуульчдын холбооны ёс зүйн хорооны гишүүн өмгөөлөгч Баасанжаа оролцож байгаа. Тэгэхээр хоёрдугаар бас ярилцлага нэгэнт бас ёс зүйн хорооны гишүүн өмгөөлөгч оролцож байгаа учраас би өөр бусад зүйлийг тодруулъя үзэгчдэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж бодож байна л да. Тэгэхээр нэг зүйлийг тодруулахсаа одоо энэ хөдөлмөрийн зах зээл бас ороо бусгай юм байдалтай байдаг шүү дээ. Тэгэхээр бид нарт за ингээл засаг солигдоход л эргээл нэг ажилгүйдлээ нэг хэсэг бөөнөр ажилгүйдэлд ордог. За нөгөө хэсэг нэг ажлын байранд томилогддог. Ингээл иймэрхүү халаа сэлгээний асуудал маш их байдаг л та. Тэгэхээр таны хувьд энэ тал дээр ер нь юу гэж боддог вэ? Энэ хөдөлмөрийн маргаантай асуудлын талаар ер нь хэрэг гомдол санал ирж байна. Тэгэхээр би бол яг одоо өмгөөлөгчөөр ажиллаж байгаа гэдэг чинь би дагаад өмгөөллийн үйл ажиллагааг явуулж байгаа. Яг энэ ажлын маань өөрөө одоо хуульч одоо маш өргөөрөнд дагаж тэр дотор илүүтэй хөдөлмөрийн эрх зүй гэдэг чиглэлээр мэрэгшиж ажиллах гал хичээж явж байгаа л баггүй. Тэгэхээр яг хөдөлмөрийн маргаан бол харцангуй одоо засаг солигдсон ч тэр эдийн засгийн хямралтаач тэр ерөнхийдөө байдаг маргаан төвтөр байгаагүй байхад ч гэсэн одоо нөгөө ажилтны чинь сахилгын зөрчил байгууллагатаа гаргах тэр юм бол хямралтай хямралгүй засагтаа засаггүй бас гарна шүү дээ. Санаатаа санамсаргүй. Тэгэхээр ер нь хөдөлмөрийн маргаа тэрний түүнийгээ үл зөвшөөрөх зүйл бас гарна. Өөрөө зөрчил биш гэж бодоод байдаг яг ноёутай яс цун зөрчилтэй адилхан ч одоо эргээд зөв хөдөлмөрийн харилцаатай холбоотой харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ маргаан бол тэгээд шүүх хүртэл очиод шүүх дотроо дахиад 3 шатны шүүхээр явах бол ер нь бол байдгийн. Одоо юу гэх юм би нэг судалгаа харсан л та 15 оны тэгэхэд анхан шатны шүүхээр шийдвэрлэж байгаа нийт хэрэг дотор хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан нь 0.5% тагаа байхгүй. Одоо тэр чинь зээлийн маргаан гэдэг одоо зээлтэй холбоотой гэр бүлэс салалт гэдэг одоо зөндөө маргаанууд байна. Тэр дотор хөдөлмөрийн маргаан. Тэгсээр нэ дээд шүүхтэр яваад ирэхээр энэ хувь хэмжээ чинь 10 гаруй болоод өсчихөж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юг харуулад тэгэхээр нэг хөдөлмөрийн маргаа явах юм бол ер нь 3 шатаар бүгднгээр нь явдаг нэгдүгээр. За процесс хэвд юм. Тэгэхээр цаг үеийн хувьд энэ маргаан бол явж л байдаг маргаан гэж байгаа. Яг одоо ингээд төр сонгуул болоо төр солигдоход ялангуяа төрийн албан дээр ийм халаа сэлгээний асуудал яг солигдсны дараа нэг хэсэг хугацаа өнгөрөөд ингээ явж байгаас ажиглагдаад байна л та. Энэ бол одоо бол би яг одоо явж гин гэж мэдэхгүй. Өнгөрсөн хугацаануудад өнгөрсөн сонгуулийн дараа бол харахад бас тийм байдлууд ажиглагдчихсэн. Тэгэхээр энэ дахиад дотроо юуг ярих уу гэхээр энэ дотор энэ чинь ганц хуулиар зохицуулах төрийн алба гэдэг юм чинь өөрөө мэрэгжсэн төрийнхөө жинхэнэ албан агч нарыг одоо ингэж байгаа нь өөрөө тэр төрийнх нь албаны бодлоготой төрийнх нь албаны хуулиндаа нийцэж байгаа юм уу? Энд чинь бүгд тэр доор ажиллаж байгаа хүмүүс бол бүгд улс төрийн албан агч нар биш шүү дээ. Улс төрийн албан агч нар гэдгийг чинь салгаад төрийн албаны хуулийн зохицуулсан байгаа.
аль албан тушаал нь улс төрийн аль нь жинхэнэ аль нь төрийн үйлчлэгээ гэдэг. Одоо төрийн үйлчлэгээ та мэдэх бах тийм эмнэлэг сургуулийн байгууллагын төрийн үйлчлэгээнд хамаарна. А төрийн жинхэнэ албан фаагч гэдэг чинь аль улс төрийн нам эвслээс ангид ажиллаж байгаа тэр төрийн албыг жинхэнэ явуулж байгаа тэр хэсэг хүмүүс ахгүй. Тэгэхээр ууг нь бол хуулиар хамгаалт нь юу байгаа вэ гэхээр төрийн жинхэнэ албан авч бол сонгуул энэ төр улс төрийн нам солигдсноос үл хамааран ажлын байр нь баталгаатай байх хэрэгтэй. За яг уу ингэж чадчихэв үү? Одоо энэ бол харин одоо өнгөрсөн туршлагуудыг харахад тийм 100% хангаж чадчихна гэж хэлэхэд хэцүү байгаад байгаа. Гэтэ бас энд нэг шалтгаан бүслүүд байна л да. Төр засаг гарч ирээд одоо яамдын тоог цөөлөх, нэмэх зүйл гардаг. Тэр чинь өөрөө төр бодлого хэрэгжүүлэх гэдэг юм чинь тухайн нам тэр чинь бол зайлшгүй байж болох зүйл л дээ. Зөвшөөрж болох зүйл л дээ. А гэхдээ түүнийг хэрэгжүүлэхдээ хамгийн гол нь нөгөө тухайн төрийн албан агчийн эрхийг нь зөрчихгүй байх нь анхаарах хэрэгтэй байхгүй. Цамхт хууль өөрөө тэрийг бас хараад хийцэн байгаа. Хэрвээ одоо үнэхээр зайлшгүй шалтгаанаар төрийн алба тэр албан тушаал нь байхгүй болох яам нь байхгүй болчихж байгаа юм чинь бас тийм яах юм те. Тэгэхээр байхгүй болох юм бол хуулиар үнийг яаж хийх вэ гэдгийг одоо тэтгэмж өгөхөөс ихсүүлээд эсвэл боломжтой өөр газар ажлын авилт хүнд шилжүүлэхээс ихсүүлээд зохицуулт байгаа байхгүй. Тэгэхээр эдгээрийг нь хийх ёстой. Эдгээрийг хийгээд хийжвэл хууль өөрөө энийг урдчлаад хараад ийм байхыг зохицуулсан юм чинь одоо хийж болно л та. Гол нь эрх нь тэр дээр заасан тэр тохиолдолд ирэх бас байна шүү дээ. Хүндэгдэх нь хангагдсан л байх хэрэгтэй. Энэ хөдөлмөрийн маргаан дотор яг хамгийн түгээмэл гаргадаг энэ асуудлууд нь яг юу гэдэг вэ? Хөдөлмөрийн маргаан дотор одоо хамгийн түгээмэл гардаг нь одоо ээлжийн амралтын олгоор цалин хөлсийг нь үндэслэхүүгээр бууруулж хасаж олгосноос болохоор маргаануудаас түгээмэл түүнтэй зэрэгцээд одоо яг энэ сахилгын шийтгэлийг надад үндэслэхүүр ногдуулчлаа. Юу ч би зөрчил гаргаагүй байхад миний цалин гасчлаа. Эсвэл намайг ноцтой зөрчил гээд намайг ажлаас халчлаа. Гэдэг маргаанууд нь бас түүнтэй адилхууц бас их. Мөн бас сүүлийн үед та нар ажиглаж байгаа хальта та нарч мэдээж одоо ингээд үйлдвэрчний эвлэлүүд бас байгуулагдаад үйлдвэрчний эвлэлүүд нөгөө тэр чинь тэгэхээр ганц хүний одоо юу гэдгийг баасанжаа гэдэг ажилтны эрх ашиг хамгаалах гэхээс илүү нийтийн эрх ашиг хамгаалах. Тэгээд тийм асуудлуудаараа бас үүсэх гэдэг юм уу тийм байна л да. Тэн дээр ихээр нөгөө хоморхлон халаад байна. Энийг бол олон алс учраас үйлдвэрчний эвлэл хуулиараа бол бас тэнд орох хэрэгтэй болчдөг байхгүй юу? Ганцхан алах юм бол ч одоо нөө юу ганцаарчлсан маргааны асуудал. Цомготглохоор олон алах юм бол үйлдвэрчэнтэй байх юм бол үйлдвэрчний эвлэлийн төнд эрхийн хамгаалалт орж ирэх боломжтой. Тэгэхээр энэ олноор халахад бол үйлдвэрчний эвлэл нь эрхийн хамгаалалт орж ирж байгаа байдал бас байдаг. Бидэд нэг хэсэг бас утсаар иргэдийн санал гомдлыг авдаг байлаа л та. Тэгээ ингээд тодруулж би бас олон телевизийн энэ нөгөө хуулийн зөвлөгөө өгдөөдийн нэвтрүүлгийг бас анзаарч харж байхад энэ төрийн бус байгууллагуудад ихэвчлэн одоо энэ хувийн хөвшилд ажиллаж байгаа энэ иргэдийг цалингийн тал дээр нь бас асуудал ихтэйхэн гардаг нь бол анзаарэгдсэн л та. Тэгэхээр ялангуяа за 1 сарын хугацаанд туршилтаар явуулъя. За одоо магадгүй шинээр хэрэгцээ 1 сар ажиллавчаад одоо ингээ ажил манай ажилд тэнцэхгүй нэ. Тэ эсвэл нэг ямар нэгэн шалтгааны улмаас за ялангуяа жижиг нөө цайны газар, бар, ресторан ийм газруудад тогтмол ингээд ажилтан байхгүйгээр ингээд хальж солих юм асуудал маш их байт юм байлээ. Тэгэхээр иймэрхүү төрлөлийг ер нь иргэн хүний зүгээс яг юуг анхаарах ёстой гэм бэ? Эсвэл тэр хүний бас алдаа байна уу? Эсвэл тухайн ажил олгогчийн хувьд асуудал байна уу? За тэгэхээр иргэний хувьд бол яг алдаа гэхээс анхаарах юмнуудыг бас хэлэхэд бас илүүтэй дээр баг. Мэдгүй алдаа гэдэг нь бол өөрөө л эрхийн юу гэх юм тийм мэдлэг нь багал байна шүү дээ. Одоо би аль нэг байгууллагад очиж ажиллах юм бол заавал гэрээ байгуулсан байх ёстой мó үгүй мó тэг хийсэн хэлсэн болгоны зөвшөөрөх ёстой мó гэдгийг мэдэхгүй л байгаа байхгүй. Түүнээс үүдэл ийм зүйл гарч байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн хууль уг нь бол илүүтэй юуг зохицуулсан гэхээр ажил олгогч талд нь үүрэг болгосон байхгүй. Одоо иргэн талд нь та гэрээ байгуулаагүй таны буруу гэж зохицуулахаас илүүтэй энэ ажилтнтай гэрээ байгуулаагүй бол ажил олгогчийн буруу шүү. Гэдэг талаас илүү нэг их давуу тал нь ажил олгогч талд байгаа учраас тэгэхээр нэг ажилтны хүн иргэнийг одоо цалингаар охирогоо дээрээс нь хөдөлмөрийн гэрээнд байгуулаагүй тэгэхээр хэд гэдэг цалинтай ажиллаж байсан өөрөө тогтоогдохгүй байхгүй юу. Тэгэхээр тийм байдал гаргасан болвол хүнийг хохироосон. Дээрээс нь
та хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй эсвэл хөлсөөр ажиллах гэрээ за хөдөлмөрийн гэрээ гэж яриа хөдөлмөрийн харилцаа учраас хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилласан гэдгээр хоёр зөрчил болох байхгүй ажил олгож байна. Тэгэхээр нөгөө хоёр зөрчлүүд мэргэжлийн хяналтын байгуулагч хөдөлмөрийн хяналтын байцаагчуд байдаг шүү дээ. Тэр хэмэд мэргэжлийн хяналтынх нь хөдөлмөрийн хуулинд нь ч байгаа. Хөдөлмөрийн гэрээд нар байгуулаагүй ажилласан бол торгуу гарах хэмжээ ажил олгож хүлээгээд дээрээс нь нөгөө охиросын иргэний цалин нь хүч өгөх гэсэн. Энэ дээр ажилтны зүгээс анхаарах зүйл гэхээр ажил олгогчид шаардлага тавина гэсэн үг. Тэгээд гэрээтэй ажиллах хэрэгтэй. За гэрээ гэж одоо эхний ээлжинд хоёр тал тохиролцоог байгаа тохиол миний цалин үлсийг баталгаажуулсан ядарч тийм баримт байх хэрэгтэй. За мөн туршилтын хугацаанд намайг ажилуулъя гэж байгаа бол за би түүнийг зөвшөөрч бол тэр хугацаа чинь 6 сар хүртэл байх хэрэгтэй шүү дээ. Хамгийн дээд нь 6 сар. Тэгэхээр тэр хугацаагаад нарийн тогтъё. 6 хүртэл гэж хэлж болохгүй гэсэн үг шүү дээ. Одоо намайг яг 3 сараар ажилуулах гэж байгаа юм уу? Эсвэл сар ажилуулчаад сар сунгаж явъя гэж байгаа юм уу? Тэрийг надад хэлээ. Гэдгээ эргэн хүн мэдээд очиад за тэгвэл би 1 сар би ямар ч сан туршигдаад үзье. Тэгээд яавал та яг дараагийн сар миний ажлыг үр дүнг харж агаад дахиад 1 сар сурыг сунгыг бол би зөвшөөрч байна. Түүнээс дэш бол ингэж гэдэг юм уу те. Тэгээд тэгээ яг миний гүйцэтгэх ажлын үүрэг яг юу юм гэдгийг тодорхойлж өг гэдэг. Тэр бас зайлшгүй тохирох ёстой зүйл. Дээрээс хөдөлмөрийн нөхцөл маань юу юм? Намайг одоо нэг бичиг хэргийн ажилтан гэж авчаад газар доор байдаг нэг өвчл төрөгчөөр бага хангацсан. Тийм нөхцөл байх юм уу? Яах юм? Эсвэл нөгөө хитрхи цаасны тоосчлалтай газар ажиллах юм уу? Хэвэн юм уу? Эсвэл тийм хүнд жоохон хортоо нөхцөлд орох гэдэг юм уу? Түүнийг надад хэлээ. гэж эргүүхэн дор хаяж энэ дөрвөн юмыг бол шаардах хэрэгтэй байхгүй. Зөв. За. Тэгэхээр Монголын өмгөөлөгч Монголын энэ хуульчдын холбоонд тийм ээ яг өнөөдрийн бид нар гишүүнчлийн хувьд хичнээн хуульч хамаардаг. За яг өнөөдрийн би нарийн тоог харж амтсангүй. Гэхдээ 5200 гаруй хуульч. Нийт нөгөө хуульч гэдэг мэргэжлийг эзэмсэн тэр лицензийг эзэмшсэн байгаа хуульч нар гэхээр шүүгч прокурор өмгөөлөгч тэр байгууллагад ажиллаж байгаа бүх хуульч нар. Тэгэхээр 5200 гаруй хуульч намтай хамаарч байгаа. Гишүүнчлэлтэй. Тэгэхээр энэ бүхэн бас хуульчдын холбоонд замун ёс зүйн хороонд хандснараа бүхий л салбарынхан бүхий л мэргэжлүүд одоо нөгөө аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс гэх юм бол одоо яг энэ ёс зүйн тал дээр зөвлөмж туслалцааг эрх зүйн талаас нэг авах бүрэн боломжтой байна гэсэн ийм ойлголтыг өгөх гээд байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр манай яг хорооны нэг чухал чиг үүрэг нь эргээд хуульчдаас туслах гэдэг байхгүй. Тэр чинь нөгөө дүрмээ нарийн ухаж мэдэж тэгээд одоо нөгөө нэг Аристотель хэлснээр нэг юм би хийх гэдэг. Хийчүүл зөв юм уу үгүй юм уу гэдээ ёс зүйн хувьд мэдэхгүй байгаа бол урдчлаад одоо юу гэдгийг энэ үйлчлүүлэгч маань надтай одоо миний хууль зүйн туслалцааг ашиглаад хоёлаа бас бизнесийн хамтрагч болёо. Та бас одоо хуулийнхаа мэдлэгийг ашиглаад манай компани удирдах зүйлд ороод ингээд ажиллаж болох уу гэсэн юм ярьж байна. Уг нь бол ихний ээлжимтэр өмгөөллийн энэ өөрөө ёс зүйд болох уу гэдэг юм уу те. Яг дүрмэн дээр бол энэ тухай зохицуулт байгаа л та. Тийм бол та ямар төвшөнд болох үүдийг хориглоогүй гэхдээ тодорхой нөгөө илүү хуулийн мэдлэгээ ашиглаад илүү хохироочгүй байхыг л зохицуулсан байгаа. Тэгэхээр тэрийгэ мэдэхгүй бол тэрийг яг тухайн тохиол яах вэ гэдгийг бид нар уг нь илүү тэн дээр зөвлөмж өгж ажиллах уг нь чиг үүрэгтэй. Одоо эргээд бас энэ дээр нөгөө хүн хүчний маань жоохон юу байна? Дүрмдээ оруулаад биднээс процессын журамтай хэрэгтэй ч юу яаж ажиллах уу гэдэг. Тэр олон гишүүд чи яаж хуваарлагдаж яаж ажиллах уу. Тэгээд энэ гэдэг юм хийх гээд бас ажиллаж байна. Энэ зохицуултыг хийснээр за ёс зүйн талаарх одоо эрх зүйн талаас одоо бүх тийм бичиг баримттай боллоо гэж бодъё. Тэгэхээр ингэснээрээ тухайн ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагад ямар ач холбогдолтой вэ? За яг хуулийн талаас аж ахуйн нэгж гэх юм бол өөрөө үнэхээр хуулийнхаа дагуу ёс зүйгээ бариад ажилладаг хуульчтай байгаа байна гэж итгэлтэй болно. За тэр тийм хуульчтай ажиллаж байна гэх юм бол эргээд нөгөө байгууллагч нь одоо хуульч маань миний нууцыг хадгалах юм байна. Дүрмээрч бол нууцыг хадгалах гэдэг чинь бүр маш чухал гэдгийг зөндөө заасан ба хуулиарч угаасаа энд байдаг нэмээд. Тэгэхээр нөгөө зөвлөгөөг авахын тулд бүх зүйлээ ярьжээж нөгөө хамгийн хангалттай зөвлөгөө авна шүү дээ. Тэрийг ярихтаа яагаад эмзэглэхгүй гэхээр одоо нууц гэж юм байдгүй юм чинь алдагдчих واخ гэж байдаг байхгүй. Хуульч нарын хувьд бол та бол ярьж болно. Тэрийг алдсан байх юм бол хариуцлах нь тэр хүн хуулийн дагуу хариуцлах хүлээхээс гадна ерөөсөө хуульч гэдгээр ажиллах боломжгүй болно. Тэгэхээр хуульч гэдэг хүнд юм ярих нь бусад хүнд ярихаас хамгийн баталгаатай л одоо хууль эрх зүйн хувьд бол хангагдсан л гэсэн үг байхгүй. Иргэд аж ахуйн нэгжид та бас өөрийнхөө зөвлөгөө өгөхгүй. Иргэд аж ахуйн нэгжид одоо та хэрвээ
хуульчийн одоо хуулийн тусалцаа үзүүлэх тийм ажил шаардлагатай байх юм бол үүн дээрээ яг хуульчийн лицензтэй яг хуульчид одоо эрх зүйч гэж нэгсэн хүмүүс шүү дээ. Тэднээс ч хуульчч ялгаатай шүү дээ. Эрх зүйч гэдэг хүмүүс чинь хараахан хуулийн шалгалтаа өгөөд их сургуулиа төгссөн байж болно. Хуулийн шалгалтаа өгөөд тэр хуульч гэдэг нарийн дараагийн ажиллах эрхээ аваагүй хүмүүс аахгүй. Тэгэхээр та эрх зүйч нарт чинь болохоор энэ нарийн мэргэжлийн дүрмийн дээр чинь хараахан үйлчлэхгүй. Тэгэхээр зүгээр сургууль төгссөн тэр хүмүүс чинь одоо сургууль төгсөөд дөнгөж удсанд нөгөө нэг туршлагагүй хуульч нар гэхээсээ эрх зүйч нар гэхээсээ илүү олон жил болцсон бас энэ шалгалтыг өгөөгүй эрх зүйч зөндөө байдаг. Өөртөө хуульчгээ танилцуулаа яваад байдаг. Тэгэхээр та олоо харцгахдаа та хуульч чинь лиценз байна уу? Үзье. За одоо хуулийн зөвлөгөө авч ажиллахын тулд бичгээр гэрээгээ хийе. За та аль салбар чиглэлээр илүү мэрэгчсэн бэ гэдгийг та асууж тогтоод хэрвээ энэ дээр та өшөө сайн мэдээ гэвэл хуульчтай холбооноос бүх хуульч нарын лавлгаа байгаа. Хуулийн фирмүүд гэж одоо нөхөрлөл хэлбэрээр ажиллаж байгаа фирмүүдийн жагсаалтууд байгаа. Тэрэн дотор аль чиглэлээр илүү ажиллаж чинь гэдэг мэдээллийг аваад удаан хугацаанд хамтарч ажиллах гэж байгаа бол эхний ээлжинд ядаж ийм түвшний мэдээлэлтэйгээр хуульчаа сонгох хэрэгтэй. Тэгээд тэр хуульчтай нэгэн сонгосон бол тэр мэргэжлийн юм нарийн дүрм, хатуу дүрм захирагдаад ажиллаж байгаа учраас та хангалттай тэр төвшөнд нууцаад илгээд одоо тэр шаардлагатай төвшөнд ажиллаж болно. Эргээд энэ дээр хариуцлага тооцох механизм бол ажиллаж байгаа. Тэгэхээр гомдол элдв юм гарах юм бол хуульчтай холбооны холбогдох хороонд нь хандаа ийм асуудал манай хуульч гаргаад байна гэж хандхад эргээд бид нөгөө муу хуульчаас одоо энэ салбараа яг хоёрдугаар тэдрийг сургах одоо муу яг алдаа гаргасан бол тэр алдаа дээр нь арга хэмжээ авах үгүй бол түүн засаа залруулад явах ингэснээрээ хуульч гэдэг тэр нэр хүндийг өндөр дөргөж явах хуульчийн салбараа сайн боловсон хүчнээр л ингэж баяжуулж явах гэсэн гол зорилготой шүү дээ. Нэг хүнийг илүү шийдэх гэхээсээ илүү. Тэгээд сайн мэрэгчлэлтнэр хөгжилд хүрэх гэсэн л тэр хүрээнд л ажиллахад бол одоо аж ахуйн нэгжийн зүгээс саяны миний хэлсэн зүйлийг анхаарал ажиллахад бол манай хуульч нар бол одоо сайжирч байгаа, чадварлаг болж байгаа, мэрэж ажиллаж байгаа. За баярлалаа. Тэгэхээр эрхэм үзэгчдээ бид бүхэнд өнөөдрийн тод зочны ярилцлагаараа Монголын хуульчдын холбооны ёс зүйн хорооны гишүүн өмгөөлөгч Баасанж бас урилгыг мань хүлээн авч оролцлоо. Тэгэхээр танд маш их баярлалаа. Баярлалаа. Та нарт бас ажлын амжилт хүсье. Тэгэхээр